Сайн уу? Танд мэдхэд илүүдэхгүй мэдлэгийг 1 минутанд хэлж өгье. Бидний хэл заншнаар газ буюу шингэрүүлсэн хийн түш гэж юу вэ? Нэг энгийн жишээг авч үзье. Ус шингэн төлөвт оршдог. Усыг тогоон тэгээд буцалгаад лээ. Тэгвэл ууршсаар байгаад дуусна тийм үү? Газ яг үүнтэй л ажилладаг. Шингэрүүлсэн шатамхай хий буюу шингэрүүлсэн хийн түвш нь хасах температурт ууршдаг учраас сайжруулсан гангаар хийсэн даралтай цав буюу баллонд шингийн хэлбэр хийж зөөвөрлөж хадгалдаг. Ашиглалтын хувьд гадна температураас хамаарч баллон дахь даралт ихсэж ууршилт явагдах ба баллоноос гарсан хийг шатаах байдлаар түвш эрчим хүч болгон ашигладаг. Шингэрүүлсэн хийн түвшийг газрын тос болон байгалийн хийг боловсруулах үед гаргаа авдаг ба пропан, бутан, метан гэх мэт маш олон төрөл байдаг. Монгол орны хувьд пропан, бутаны холимгийг ихэвчлэн хэрэглэдэг. Учир нь бутан газ нь хасах 5 градуст ууршдаг бол пропан газ нь хасах 40 градуст ууршдаг. Манай орон эрдэс уур амьсгалтай учраас улирлаас хамаарч пропан бутаныг хольж хэрэглэдэг. Шингэрүүлсэн хийн түвш нь шатлалтын дулаан өндөртэй, үлдэгдэлгүй цэвэр шатдаг ба орчныг бохирдуулдаггүй, хортхийн ялгаруулахгүй, байгаль дээлтэй бүтээгдэхүүн юм. Олон улсын нэршил нь liquefied petroleum gas буюу товчоор LPG. Монголоор шингэрүүлсэн хийн түвш гэж нэрлэдэг. Гор газ, эрүүл агаар, ихтлэхийн инээмсэглэл.